Hello guys, Maple-ийн за тэгээ дараагийн парта хурд оруулъя тий. Нэг мэдгдэл байна. Maple нь хятадд байдаг байхгүй юу? Тийм. Тэгээд шалгалттай байгаа. Ядарж гин. Шалгалтандаа бэлдэж байгаа. Тий. 28-наас хойшоо аль болох хурд оруулна за. Тэгээд азуу витараас аль болох хурдан оруулах гэдэг хичээгэл ах шүү. Олон далаа юм яриад яах вэ? Шууд манхунд орцгоё. Миний хөрдөн болроо гоё дааш нь зоож өгмөр байна. Арай л эрт байна уу? Болроо гарцаагүй би түрүүний тэр солонгорсон алайлагчийн хувцас шиг дааш нь зэг бэлгээсэн ч өмсгөл болно. Ямар хөөхд гэхээрээ том үний өдөөс ч харц сураагүй байдаг байна. Одоо үг нь эрхэлж яадаг насны юмсан. Болроотой дахиад жоохон нутансах хэрэгтэй. Үгүй гэж хэлж чаддаг болох хэмжээний урдалж байгаа хөөртөн туулаа шиг харагдах бах та. Даашин зхийг одоохондоо арай эрт байгаа ч яах вэ гэхээр Өнөөдөр ч гэсэн дахиад л хүүхдийг нууцаар арж байна. Мөрдөө тагаан байхдаа энэ удаас юу сэтэд болрааг үнжид тэгж хандхаа болно уу? надад тэгж хэлчихэд нууцаараа чиглаад Болроо. сонин дуугарч хачин царай гаргаж аюултай үйлдэл хийж яалтчгүй болроог үзэн ядаж байгаа юм байна. Болроос алхлаа дууссан бололтой тэгвэл тэр дагаж байна уу та? Гэхдээ тэр ямар ашин хөдөлчихсэн юм бол Өнгөрсөн 7 хоногт гүнжийн тухай их зүйл сонсож ажигласан. Бэлэгч гэсэн бэлдсэн. Одоо зөвхөн тохирсон цагаа л олоход болно. Энд хүлээж байгаа санамсаргүйгээр тарж байгаа юм шиг уул цаг уудсан биш үү? Их нарай биш ээ. Ямар сурагч биш дээ. Юу гэж хэлэх вэ? Сандраад эхэллээ. Байр сууриа нэг бодоод үзье. Нэг өдөр салхиж яваад гэрийнхаа үдэнд нэг тийм амар ажлын дарга бэлэг бариад зогсчихвэл тийм ээ, болроогийн хувьд би одоохондоо хилцийн дарга шиг санагддаг. Тэгээд ч бас би тийм нөхцөл байдалд дургу шаргас басмаар. Бэлгийн өрөөнийх нь нүдэнд үлтээгээд явсан дээр юм байна. Нана юу хийж байгаа юм хатантан таан? Хаан та? Таны амар амгалан гайлтгая. Болроо гүнжид бэлэглэх зүйлээ үлтээгээд явах гэж байлаа. Бэлэг гинэ. Тийм ээ, бэлэг. Наашаа өгчвэ. За, Эн чин харж байгаачлан чихмэл хүүхэлтэй билээ. Яасан сэжиглсэндээ гимссэн л үсттэй. Тэр ч байтугай хос туулаа байгаа. Болроо биш чи төрүүлж харсан дуур хурж байгаач. Туулайгаа тэрвэрээд зогсож байгаа болроог бодоод дахиад баглах шаардлагатай болсныг л аваршгүй. Чи жинхнээсээ жихмэл байсан юм уу? Ойдлын зүг ч юм уу зооч өгсөн байх гэж бодсон чинь юугаа игээд байгаа юм бэ эрхэн дээцээ? бодсноос л өөр байсан байна. Тэгсэн үү? Энэ залуу. Миний өмнө жоохон ч гэсэн гимшгүй байна уу да? Абигийн хуваар сэжгэлж магадгүй гэж бодсон ч заавал ингэх хэрэг байсан юм уу? Болроод зориулж бэлдсэн юмсан. Зүгээр л хүүхдийг баярлуулахыг хүссэн. Энэ хөөрхөлөлтөй чихмэл хүүхэлдэйн хасарсан хэсгүүд надтай яг адилхан санагдаж байна. Хагарч бутарсан сэтгэлээ төвж алхан дээрээ бөөгнөрүүлнэ. Болгоомжуулж бас илүүтэйгээр нандинаж. Хаан та? Хатан та? Болроо гүнжээ. Сайн сууж байв уу? Тийм ээ хатан та. Гэтээ наад энэ хэдийгээр би бидээ хайргууч гэсэн эхнэр нөхөр хоёр хүүхдийн өмнө маргалтаж болохгүй. Чамд бэлгэлэх гэж байсан чихмэл хүүхэлтэй байгаа юм аа. Гэхдээ оёдол нь сул байсан болохоор хөвнө нь гараад ирсэн. Хатан та миний нэг үйлчлэгч үнэхээр сайн ойдаг юм аа. Тийм болохоор зүгээрээ маш цэвэрхэн янзлаад очих болно. Баярлалаа хатан та нандинаа хадгалах болно. Яаж юм хүн чанаргүй амтнаас ахиусан тэнгэр төрдөг байна. Хатан та нас барсан ихнэр нь гарцаагүй тэнгэрийг хэлж байсан байж таараа. Өрөөний чи өмнө шуугаан тарьсан дуучлаарай. Би ингээ явъя да. Тухтаа амар та. Юу. Яна ямар ич хүүртэй юм бэ? Хүүхдийн өмнө ямар үйлдэл гаргаж байгаа чи нэ тайвшир би. Зүгээрээ сайхан зүйлс ч гэсэн олон тохиолдсон шүү дээ. Болроо бэлгээ аваад баярлаа гэж хүртэл хэлсэн штэ. Маш их нандин хайрлна гэсэн тэгээ. Хаантан юу бодож байгаа юм? Юу ч бишээ. Сүүлийн үед хатантан ямар шухуу байна?
Үйлчлэгч нарыг завуухаа байсан гэсэн. Харин чи сэргээрээ сайн хандаж байгаа гэсэн. Бас болроо гүнжид бэлэг бэлдэж байгаа. Гүнжийг хайж явдаг гэсэн. Бэлэг гинэ. Яг тэр эмэгтэй мөн бидтэй. Түүнийг тийм царай гаргахыг анх удаа л харсан. Жамад ч гэсэн тэр өөрчлөгдсөн юм шиг харагдаж байна уу? Хатантны зангаа шиг бодож үзвэл энэ бүгд худлаа жүжиг байх гэж бодож байна. Сайхан сэтгэлд өрүүлэх гэсэн жүжиглэл. Би ч гэсэн тэгэж бодож байна. Гэхдээ тэр үнэхээр жүжиглэлт байсан гэж үү? Хаантантан төлөөлөгч нар хүрэлцэн ирлээ. Ойлголоо, ор гэж хэл. Сайн сууж байвуу эрхэмдээдсэ ажиллаа хийж байхад чинь саад болоогүй бидтэй. Яах гэж ирсэн юм? Яс алдсан дуучлаарай. Хоёрдугаар хатантан авах тухай хэлэлцгээр ирлээ. Хурмаас хойш нэг жил өнгөрсөн ч хатантан одоо болтолж ирэмсэн болоогүй шүү дээ. Тэгээд бас та хоёр дустай өөрөө ашиглаж байгаа гэсэн үү? Тэгэхээр яалтчгүй хатантанд ямар нэгэн асуудал байгаа биш гэж юу? Тиймээс энэ боломжийг ашиглаад тэр хүүхэдтэй уулзаад үзвэл Скот гүнтэн өмнө нь хэлсэнчлэн надад дахин гэрлэх бодол алга. Уг нь миний том охин болох Мариан хатантан гүнжийг төрүүлээд нас барсан ч бага охин Карен маань залуухан үзэсгэлэнтэй байгаа юм. Хаантан та уулзаад үзвэл бодолт нь гарцаагүй өөрчлөгдөх байх. Одоо хангалттай. Би 2 удаа сануулахгүй шүү. Нас яваад олон хэрэггүй зүйл ярьсан бололтой. Зүгээр чи сэтгэлээсээ санаа зовоод хэлсэн болохоор бидхий их уурлаарай. За тэгвэл ингээд би явъя да. Чамд бас хэлэх юм байгаа мó? Эрхэмдээдсэ таны хажууд дахин Скот гүнтний охин байх нь эвгүй байна гэдгийг мэднэ. Гэхдээ түүний хэлсэн үгэнд үнэн өгч гисэн байсан. Өв залгамжлагчтай болох ч гэсэн маш чухал үүрэг болохоор хэрвээ гүнтний охин таалагдахгүй байвал өөр гэр бүлээ явахай байвал ямар вэ? Ийм зүйл ярих гэж байвал Ойлосны ихнэр тань хүү төрүүлэхгүй байсан ч зүгээр гэж юу? Левиан эрхэм хүнтэй суугаад хүүхэдтэй болж чухал яах вэ? Хэдийгээр үхээс ихсэн ч Левиан эрхэм бас өмнөх хааны удам мөксө. Хааны төрөл садан гэдгээрээ бахархдаг хүн штэ. Язгууртан юунаас илүү удам мөксөгаа чухалчилдаг гэдгийг мэднэ. Гүнжин ирээдүйн нөхөр болох хүн болно. Хааны удмын цус судсаар нь гүйж байгаа Левиан ноён хоёрын хэнийг нь язгууртнууд хааны өв залхамжлагч болохыг нь мэдчих юм шиг байна. Намайг тэрийг мэдэхгүй гэж бодоод ингэж хэлж байна уу чи? Тийм ээ, тэгж магадгүй ч тэгсэн ч гэсэн одоо цаашдаа миний эхнэр бол зөвхөн Абигейл байх болно. 2 дугаар эхнэр гэх мэт юм яасан ч авах бодлого байгаа болохоор одоо арилж үз. Амармар байгаа болохоор Миллер чи ч гэсэн гаргаж өгөөд өөрөө яв. Хөөе Миллерод ирэхмээ. За. Арай хаантан эрэгтэй хүн сонирхдаг гэсэн цуу яриа үнэн Үгүй. Надаас яг л адилхан үүрэг биелүүлэхийг шаардаж байх шүү. Мэдээж энэ ч гэсэн хааны үүрэг билээ. Бүгд хүлээж байгаа шүү дээ. Сайн хаан болох хэрэгтэй үстэй. Цаашдаа би эрхэмдээцээ танаас нөхрийн үүргийг биелүүлэхийг шаардахгүй. Гэхдээ эцгийн үүргээ бүрэн дүрэн биелүүлж өгнө үү? Нөхрийн үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж анх удаа л сонссон. Эцгийн үүрэг тэмт сайн биелүүлэхгүй байх. Өнөөдөр үргэлжлүүлж ажиллаа хийж чадахгүй бололтой. Зүгээр л амрыг. Гэхдээ ягаад ч юм нэг л сонин мэдрэмж төрөөд байх юм. Үйлчлэгч нар ч гэсэн сонин байна. Ямар ч байсан зүгээр л таагүй өдөр байлаа гэж бодоод өөрөөнийхөө алгыг нээйтаа сар найны үнэр. Тэнд Тавтай морил хаан таан энэ өртөөл үзсэнд баярлалаа. Дараагийн партиг нэг лайк хүрснийхэн дараа оруулнаа. Тэ. Хайртай шүү. Тэ. Тэ зонтцгаа. Юугаа гэдэг.